Байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бидний Arts Star ороо маань бэлэн болсон байна. За өнөөдрийн Arts Star ороо мөнгөний гол онцлог нь бид нэр хөрөнгө болон хөөлөгч ашиглахгүйгээр зөвхөн 9 таргаар хөөлгснөөрөө давуу талтай байгаа. За ингээд та бүхэн бичлэгийг маань эхнээс нь дуустал үзээд сураад аваарай. За одоо бүгдээрээ гурлаа зуръя. Хамгийн түрүүнд 400 г гурил хэрэгтэй. За би хурхын 1-р гурилаар зурна. За та бүхэн 2-р гурил нь хөвөж болно. За тэгээд гурилан дээрээ 120 г цэцгийн тос би урдчлаад жижиглчихсэн байгаа. Энэ бол хөлдөөгчнөөс гаргаж ирсэн хөлтүүд цэцгийн тос байсан. За бүгдийг энийг сайхан өрөөрөөр үрээд жижиглчихсэн байгаа. Тэгээд үндээрээсээ 4-5 г орчим давсгий. Грамм сахар. За та бүхэн зүгийн бал ашиглаж болно. За өнөөдрийн зурмын нэг онцлог бол хөөлгөгч хөрөнгө ашиглахгүй шууд 9 таргаар зурж түүгээрээ хөөлгөх гэж байгаа. За та бүхний харж байгаа тарг бол маш их хэсчихсэн. Одоо бүр ингээ бөмбөлөг гараад буцлаад байгаа. Тэгэхээр ийм хэсэглэн таргаар зурах гэж байгаа шүү. За тэгснээрээ хөрөнгө ашиглахгүйгээр тарганы хүчээр хөөлгөнө гэсэн үг. За хараад байгаарай. Тэг маш хэсэглэн байгаа. За одоо өөр зүйл нэмэхгүйгээр таргаараа зурлаа. За гурлаа зурчихлаа. Ингээ одоо гурлаа нэг 30 минут орчим амраагаад жоохон эвлэгээд нухчихна. Тэгээд тэр чигтэн гэрийнхээ амьдаа хөөлөгчихнэ. Сайхан бүтээгээрэй. За зураг маань хөөгд 6 цаг орчим болчихсон. Энэ хооронд админ нь хотынхаа гэрт хүрээд ирчихсэн. Та бүхэн орчин солигдсон байгааг харж байгаа тийм ээ. Тэгээ зураг маань баг 3 дахин хэмжээ нэмэгдчихсэн. За миний харснаар бол ерөөхдөө таргаар гурлаа зурхад ийм арцгар жоохон зураг маань арцгар болоод илээ. Гэхдээ зүгээр хаад. За одоо сайхан ажлын тавцангаа сайтар гуйлдаж хагаад жоохон бэлцэнхаад зурмаг байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ би бас сая 30 минут хөрчин тэгээд хөргөчихсөн байгаа. За ингээ ерөөсө хөрөнгө нэмтэр ашиглаагүй. Яг таргийнхаа хүчээр өөрөө ийм гоё хөөчихсөн байгаа. За одоо би яг жигнэхээс өмнө баг зэргийн нарийн бовны эсгэгч нэмж тэгснээрээ зураг маань илүү хөвсгөр болж өгнө. Нөгөө хөөлтийг нь дэмжиж өгнө. Гэхдээ хийхгүйгээр жигнэж бас болдгийг. Би баг зэрэг хийчих.
За нэг 5 г орчим ч юм уу тийм ээ. За үнийг нь ухаад. За би энэ хооронд оромго хийх сава сайхан засгийн тасаар тосолчихсан байгаа. Та бүхэн шууд листэн дээр бас чигэнжиж болно шүү. За яг буцаагаас салгахад амар гэд би тосолчихсан байгаа. За би хажуудаа хайлуулсан цэцгийн тас мөн бэлтчихсэн. Одоо хэрэг болно. За надад гэрийн хэмтэй арц байгаа. За энэ арц ойролцоогоор 180 г орчим байгаа. За энийг хэрэглэнэ. За би нэг юм жимстэй арц хэрэглээд энэ та бүхэн өөрт байгаа арц хэрэглэж болно. Зүгээр хөдөөний арц, шүүсэн арцсан дээр сахар хийгээд хэрэглэсэн ч болно тийм ээ. За нэг иймэрхүү хэмжээтэй боллоо. За ойролцоогоор 50 см-ийг харьцан 30 см байна. За одоо үүнийгээ сайхан тослоод за цэцгийн тасаар тосолж өгснөөр одоо гоё давхарх маань маш гоё салж өгдөг. За тэгээ үүн дээрээсээ арцаа. За. Ер нь нэг ойролцоогоор 250 г байхад болно. Тэгэхээр арц маань арай багтдаг учраас би надад дахиад арц байгаа. За. Та бүхэнд харагдаж байгаа хэрэг бүхэлд нь ингээд сайхан тараагаад өгчихсөн. За одоо үнийг хуйлна. За наанаас нь хуйлчих. Гэт. За хуйлчихлаа. Одоо үнийг за 9-өөс 10 ширхэг болно гэж тооцоолоод хуваачихъя. Ийм хэмжээтэй. Амцаа сайхан баримжаагаар хавчиж бол. За би одоо хариулан таван дээрээ тавина. Та бүхэн хариулан тавг байвал төвлөнийг хэрэглэнэ. Үгүй бол листэн дээрээ шууд тавьчихаж болно шүү. За ингэ болол хооронд нь баг зэрэг зайтай тавиад өгнө. Хөөн тийм ээ. За энэ хооронд би шарх шүгээгээ 200 хэмдээр хоёр талаас нь халааж байгаа. За ингээ яг таарчтай шүү дээ. Энэ 26 см-тэй хариулын тав баг шүү. Ингээд яг таарчих тий. За одоо үнийгээ жигнэлээ. За ингээд 200 хэмдээр хоёр талаас нь за 35 орчим минут жигнэн. Тэгвэл тэр хооронд нь бас жигнэлтийн явцыг хэдүүлээ ажиглана. Гоё харагдчих. Диссэн таргаар хөөлгсөн арцтай оромог маань бэлэн боллоо. Одоо бол маш халуун байгаа. Сайхан хөргөж жагаад амсаад үзнэ. За. Хартаа. Гоё болсон байна. За ингээд оромог маань маш сайхан хөржигсөн. Ийм маргааш хүртэл хүлээчихсэн байгаа. За бүгдээрээ одоо амсаад үзье.
Намайг баг байхад нэг тийм стимогийн билүү сүйт гэдэг нэг боб байдагсан. Тэр их гоё амттай санагдаад байдагсан. Яг тэрэн шиг нэг тийм гоё сүү хамтагдсан. Ер нь нэг таргаар зуурсан гурлан бүтээгдэхүүн ер нь нэг тийм гоё сүүний амттай болдог. Хэдийгээр маш их эссэн таргаар одоо зуурсан боловч ямар ч эсэглэн амт байхгүй. Харин ч бүр их гоё зөөлхөн. Тийм гадна тал нь гоё тийм гоё шажигнсан. Тийм аманд ороод нэг тийм бутарсан. Дотор тал нь их гоё зөөлхөн сайхан амттай болсон байна. За ингээд бичлэгийн маань эхнээс нь дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа. Ингээд талхчны жаргалаа дэмжиж бичлэгийн маань лайк, шеэр хийгээд өгөөрэй. Тэгээд бүгдээрээ болвол намраас өмнө 70,000 улаа болмоор байгаа. Одоо манай хуудас маань. За тийм болохоор та бүхний багч гисэн дэмжлэг надад их хэрэгтэй. Тэгээд баярлалаа.